Манай монголчууд бол угаасаа шинэ юм дуртай улсууд тийм ээ аюул хурдан хүрэх чадвартай гэж ярьдаг. За тэгээд яг одоо бид нар дээр багш хүмүүс болж байгаа тийм ээ боловсролын байгууллага өнөөдөр бид нар ч юм бол нийгэмд нийлүүлж шүү дээ. Тийм ямар нэгэн бүтээгдэхүүн нийлүүлж. Энэ нийлүүлж байгаа бүтээгдэхүүнд маань одоо мэдээлэл харилцааны технологи ашиглах гэдэг ур чадвар өнөөгийн ажилтан болгонд ажилчин болгонд тавьдаг юм шаардлага болсон юм байна л да. Тийм учраас одоо бид нар энэ мэдээллийн технологиг ашиглах чадвартай тийм ээ урдлыг омштой хэрэглэх хэрэгтэй юм байна тийм ээ ийм одоо аим дагуулгаар тодорхой нөхцөл байдалд ажиллах гэдэг иргэн тавигдж байгаа тийм ээ одоо боловсон хүчин ажиллах хүчинд маань тавигдж байгаа шаардлага өөрөө өөрчлөгдсөн. Энэтэй уялдаад нөгөө зах зээлтэйгээ холбоож байгаа манай бидний хийж байгаа үйл маань бас жоох өөрчлөгдөд байгаа тийм ээ бид нар угаасаа мэдж байгаа өөрсдөө. Тэгээд энэ дээр холбоотой бол ерөөс ер нь технологийн мэдлэг гэдэг юм тийм ээ да яг нь мэдээллийн технологи ашиглах гэсэн үг. Зөвхөн одоо гарч байгаа болсон хүчинд маань төдийгүй зааж сургаж байгаа багш нарт маань бас төрийн чухал тавигдж байгаа. За энийг бол бид нар бүгдээрээ мэднэ тийм ээ. За тэгээд энэ технологид суурилсан сургалтыг нэвтрүүлэх хөгжүүлэх бодлого гэдэг Монгол улс юу яаж хэрэгжүүлж байгаа юм бэ гэсэн юм. Одоо яг мэдээллийн чанартай зүйлүүдийг та бүгдээ мэдж байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ боловсролын тухай хуулийн 5-ын 1-ийн 3 дугаар зүйл болохоор боловсрол эзэмшүүлэх арга хэлбэр олон хувьчтэй нээлттэй байна гэж заагаад өгсөн. Тэгэхээр боловсролын байгууллагынхаа хувьд бид нар тийм ээ олон төрлийн хувьбартай сургалтыг явуулах боломжтой гэж тооцож байна тийм ээ. За тэгээд технологид суурилсан сургалттай холбоотой 2 том хөтөлбөр байдаг тийм ээ. Захин Монгол гэдэг 7 дэд хөтөлбөртэй бидний захин боловсрол, боловсрол гэдэг юм байгаа тийм ээ. Тэгээд хоёрт нь болохоор зарим сургалтын үндэсний төв, үндэсний хөтөлбөр. Ийм 2 том хөтөлбөр Монголын засгийн газраас хэрэгжүүлж биднээс одоо юу гэдэг технологи ашигласан сургалтыг явуулах таатай орчин бол бүрдсэн байна гэж ойлгож болох юм тийм ээ. За тэгээд энэ бодлого зохицуулалтын маань орчин ингээд аятайхан болцсон тийм ээ. Энэтэйгээ холбоотой одоо яам хамгаалын газар төрийн нөгөө нэг зохицуулах байгууллагуудаас маань мэдээллийн технологийн талаар зарим арга хэмжээний тушаал гаргасан байна. Энэ дээр болохоор боловсролын байгууллагуудыг аль болохоор тийм ээ технологи ашиглаж сургалтаа явуулах, үйл ажиллагаагаа явуулах боломж нөхцөлийг дэмжиж бүр урамшуулах хүртэл зарласан. Энд болохоор бүх шатны сургуулиудын захирлуудад өөр болох сугай гэсэн зал байж байгаа тийм ээ. Тэгэхээр энд болохоор зэрэг одоо юу гэдэг хэрвээ сургууль интернетийн шүлжээний хурдыг сайжруулаад тийм ээ багш оюутнууд нь түүнийг ашиглах ур чадварыг сайжруулаад тоо хэмжээ нэгсээд байх юм бол тухайн сургууль урамшуул өгөх тухай асуудал яригдж байгаа. Энэ жилээс тайлбарлалаас сонсох байгаа. Энэ бол аль 2007 оны тушаалаар одоо заагдсан зүйлээ. Тэгэхээр ер нь бол бодлого зохицуулалтын орчноо бид нар таатай гэж харах боломжтой юм аа тийм ээ. Яг л төр засгийн газраас бид нар тэр орчин нөхцөлийг бүрдүүлээд өгчтэй. Тийм ээ би одоо юу гэдгийг багш хүний хувьд зайн сургалт явуулах асуудал гарахгүй болсон. Тийм ээ бүх ихтэй сургуулиуд тэр юу нээлттэй тийм ээ байгаа гэж ойлгож байна тийм ээ. За тэгээд манай Монгол орны одоо боловсролын байгууллага яаж энэ ажлууд ерөнхийдөө хийгдэж байгаа байсан бэ хийгдэж байгаа вэ гэдэг талаар харахаар зэрэг ер нь бол эхлээд дандаа нэг захиргааны тийм ээ үйл ажиллагаагаа автоматжуулах. Тэр Оксийнхоо үйл ажиллагааг системд оруулах энэ үйлдэлүүдийг хийж ирсэн. За одоо манай тэргүүр томоохон сургуулиуд бүгдээрээ өөрийн гэсэн электрон сургалтын хөтөлбөр, захин сургалтын хөтөлбөр тэгээд ер нь өөрийнхөө зорилгыг болохоор нээлттэй их сургууль болох тийм ээ. Одоо хамгийн юу манай Монгол орны хувьд бол гадар нутаг өргөнтэй тийм ээ. Одоо өргөн уулын нутагтай тэгээд хүн амд хавсан нэртэй байрладаг орон нутагтай улс орны хувьд нээлттэй их сургууль болж гэдэг бол аюул зөв зорилго юм шиг надад санагддаг. Тийм ээ та бүгдээрээ ямар нэгэн хэмжээгээр эх орныхоо тийм аль нэг газар хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүсөө. Тэгэхээр энэ сургуулиуд бол би зөвхөн энэ хоёр сургуулиас жишээ авсан зөндөө олон сургуулиуд жижиг хөтөлбөрүүдтэй байгаа тийм ээ. За яг нээлттэй интернетийн шүлжээнээс нээлттэй тавьсан мэдээлэлээс харахаар энэ хоёр сургууль бүхэлдэн тавьсан байдаг юм. Нэг скалаар заах. Тэгэхээр сургуулийн вебсайт руу ороод энэ бүлгээр хайхаар уурсаа гараад ирэх шүү. Тийм залтай машин тийм үүрэгтэй тэгээд ингээргээл бүр аюул нарийн зохицуулалт хийсэн юм. Тэгэхээр энэ хөтөлбөрүүд бол мэдээж хэрэгжиж явж байгаа тийм ээ. Дараагийн их хэлбэр болох юм байсан. За тэгээд би болохоор ингээд яг
Ерөнхийдөө бол юу гэдгийг төрийн захиргааны байгууллагуудаар очиод юм уу эсвэл сургуулиудаар нь хүйж очиж мэдээлэл цуглуулаагүй харьцангуй нөгөө интернетийн шүүхээс авсан мэдээлэлээс харахаар зэрэг энэ ерөнхий боловсролын сургуулиуд болохоор тийм удирдлагын систем гэдэг мэдээлэл. Тэгээд энэ систем нь болохоор e-school гэж нэрлэдэг нөгөө MCS-ийн компани боловсруулсан систем. Тэгээ үндсэндээ бол 84.13 сургууль туршилтын хэмж хэлбэрээр ажиллагаанд орчихсон. За тэгээд системийг хангаараас аюул зүгээр тийм ээ. Ээж аав хүүхдийнхээ сургалтын амжилттай юу яах боломжтой гэх юм тийм ээ. Танилцах боломжтой тийм ээ. Хэдэн оноос вэ? Энэ 2011 он 11-ээс 12 оны хичээлийн 84 сургууль жишг сургууль болоод нэвтрүүлсэн. Нэгдүгээр сургууль бүтэн үйл ажиллагаанд орсон. Тэгээ ерөөсөө 10 жилийн 84 сургууль гээд хайгууд шууд ийм өөрийн системд нь орчих юм. Энэ захин систем. Тэгээ багш болгон өөрийн гэсэн бэлтээ тийм ээ. Аюул давгүй бас багш нар бас ажилласан байгаа юм. Зөвхөн нөгөө нэг бүгдийн менежер нь тийм ангийн багш нарт хийх юм уу эцэггүй биш. За ихтэй сургуулиудын мэдээллийн системүүдийг удирдлагын мэдээллийн системүүдийг харахаар зэрэг ерөнхий ихэвчлэн хэрэглэсэн системүүдийг харахаар UNIMES, UNIPES хоёр байсан. Тэгээ бусад системүүд байж байгаа. Жижиг системүүд тийм шинээр нэвтэрж байгаа системүүд ч байна. Анхныхаа одоо бүтээгдэхүүнээ танилцуулж явж байгаа компани бас байгаа байхгүй юу? Сургуулиуд дээр очиод тийм манайх интеллектуалист одоо энэ системүүдтэй адилхан гэхдээ арай хямдхан тийм ээ. Тийм ийм систем байна гэсэн. Ер нь бол удирдлагын мэдээллийн системийг автоматжуулах үйлдэл одоо сургууль бүтэн утгаараа хэрэгжчихсэн тийм одоо бүгдээрээ л мэйлэрээ холбоосуудаараа маачдаг тийм ээ. Одоо нийтийн зарвал шууд нөгөө шүлжээгээр л авч үлдсэн шүү дээ. Дотоод шүлжээ байна уу, интернетийн шүлжээ байна уу, тэрнээс нь хамаарат тийм. Тэгэхээр яг ийм удирдлагын төвшөнд бол технологи ашиглах асуудал, мэдээлэл харилцааны технологи ашиглаж сурж байгаа асуудал, эсвэл тэрийг нэвтрүүлээд үйл ажиллагаанд ашигласан асуудал бол аюул сайн төвшөнд болж байна. Жишээ сургалтын менежер тийм ээ. Одоо сургалтын албаны програмгүй сургууль байхгүй шүү дээ тийм. Одоо юу гэдгийг электрон номын санхүү сургуулиуд байхгүй тийм. Яг тэр яам тамгын газраас өөрөө шаардаад байж байгаа. Тэгэхээр бидний одоо юу гэдгийг яг энэ удирдлагын төвшөнд мэдээлэл солилцох төвшөнд тийм ээ зар түгээх төвшөнд гэдэг юм уу? Энэ утгаараа бол мэдээллийн технологи харилцаа, мэдээлэл харилцаа холбооны технологи бүр утгаараа хэрэглэгдэж байна гэж би бол харж байгаа энэ мэдээлэлээс харахад. UNIMES-ийн 10 сургууль гэх чинь ихтэй сургууль коллеж. Ерөнхий боловсрол биш үү тийм. Ерөнхий боловсрол e-school гэдэг програм гэдэг. Энэ нөгөө UNIMES-ийн хаантай систем бол UNIMES гэдэг нь нөгөө шүлжээсийн багаас гаргасан ямар компани вэ? За би нэрний санд үгүй Jäger гэсэн компани байсан. Тийм би тэрийг асууж байж байна. Дотоодын хоёулаа дотоодын үйлдвэрлэж UNIMES, UNIPES хоёр. UNIPES нөгөө соронзон болтон тэрийг багш нар гэдэг Starsoft. Наад Starsoft. Тэр нь UNIPES. Тэгтээ бид бүгд аппликейшн based үү, веб based үү? Энэ болохоор ерөнхийдөө бол яг ийм веб аппликейшн хэлбэр хийсэн програм юм. Тэгэхээр сургалтын анхныхын програм нь бол тусдаа юм аа хэлбэрээр. UNIMES 10 сургууль гэж штэ. Шүтээсээс гадна 9 сургууль гэж ойлгоо. Тийм байгаа. Яг харангуут гараад ирсэн. Тийм. За тэгээд яг нөгөө веб суурьсан сургалт гэдэг юм биний нэг судалгааны ажил болохоор нөгөө веб технологиг сургалтанд яаж ашиглах вэ гэдэг талаар авсан байхгүй. Тэгээд нөгөө веб технологи гэдэг юм аа ингээд судлаад яваад байхаар зэрэг нөгөө одоо л үнэхээр нөгөө веб рүүгээ дахин их ороод байгаа. Тэгээд яаж веб сургалтанд ашиглах юм бэ гэх тэгэнгүүт энэ веб суурьсан сургалт гэдэг ойлголтыг ороод идэм байлээ. Тэгээд манайд бол Монгол орнд бол зөндөө олон судлаачид байна л да тийм ээ. Энэ веб технологи сургалтанд яаж ашиглах вэ тийм ээ. Захин технологитэй сургалтын материалыг гол нь яаж хэрэглэх вэ гэх. За энэ өгүүлбэрүүд дандаа энэ судмаа гэдэг хүний номоос авсан өгүүлбэрүүд байгаа. Энэ веб суурьсан сургалт гэдэг нь одоо ингээд ийм хэлбэрүүдийг ашиглаж байна. Тиймээ дуу дүрс шууд дамжуулах боломжтой. Имэйл, чат, логин мэдээ, видео бол хэлцэх интернетийн хялбар хүртээмжтэй хэлбэрүүдийг одоо багш оюутан сургалтанд ашигладаг гэсэн. Хамтдаа сургалтанд багш ашигладаг оюутан ашигладаг тийм ээ. За тэгээд энэ сургалтын аюул гол олголт нь болохоор нөгөө эргэх холбоо. Энд чинь ерөнхийдөө зарим сургалт хэлбэртэй явж байгаа сургалт ярьж байгаа шүү багш нараа тийм ээ. Ойлгож байгаа. Тэгээд нөгөө багш оюутан хэрхэн яаж одоо буруу зүг ярих юм тийм ээ. Би зөв ойлгоод байна уу буруу ойлгоод байна уу тийм. Эргэх холбоог нь бол интернетийн шүлжээ ашигласнаар аягүй шууд хяналтан болсон гэдэг юм. Веб суурьсан сургалтын дээр аягүй яригддаг. Тэгээд
веб зүйлсэн сургалтыг ганцхан онлайн хэлбэрээр ч явуулахгүй болно шүү. Тиймээс CD-н дээр хийгээд тараачих болно тий. Бүгд бие дагаа сурдаг. Эргэх холбоонд холбоосоор ороод гişрүүгээ мэйл бичдэг юм уу тийм ээ. За тэр харилцаа холбооны технологи бол Монгол улсад дэлхийн түвшинд байгаа. Бид нар тэргээр бол ярих юм байхгүй тийм ээ. За тэгээд энэ веб суурьсан сургалтын давуу талуудыг бол бусад сургалтуудтай харьцуулахад ингэж авч үзээд юм тийм ээ. Бүх төрлийн медиа гიშгэж болно. Дуу, дүрс тийм ээ. Одоо хөдөлгөөн дүрс, видео тийм ээ. За интерактив харилцааны боломж төгс гэхэд шууд харилцах боломжтой хэрхэн хандж байгаа тийм ээ. Чатаар харилцаж болж байна. Видео конференц хийж болж байна бид нар тийм ээ. Яг конференц ашиглаад гоё альтайхан жижиг хэмжээний харилцааны хичээл байгуулж болж байна тийм ээ. Асуудал болоод өөр онцгой цуцгааж байгаа бол тийм ээ. За тэгээд энэ дээр болохоор зэрэг хамгийн гол объект болох нөгөө субъект болох суралцагчдаа бид нар нөгөө янз бүрийн хэлбэртэй сэтэл төрүүлэх тийм ээ. Энэ боломжийг бол веб суурьсан сургалт илүү боломж олгодог. Одоо танин суурьсан сургалттай харьцуулахад бол одоо хязгаарлалт бишэлтэй тийм ээ нөгөө компьютерийн технологи, вебийн технологи гэдэг утгаараа за тэгээд нөгөө интернет хостыг хөөсөлж шууд холбож боломжтой. Би ганцхан өөр хүн дийцэн материалыг тавихгүй шүү тийм ээ. Би одоо энэ та бүгд ийм материалыг авч болно. Эндээс юу яаж болох юм шүү гэдгийг хэлэх боломжтой байдаг. Тэгээд тэр хүүхдүүд бол яг нь тэр харсанд ороод тэр холбоос руу ороод мэдээтэйгээ танилцах боломжтой тийм ээ. Нэмэлт материалтайгаа танилцах гэдэг юм. За тэгээд сур тал нь бол ерөнхийдөө хэцүү тийм ээ. Веб технологи одоо хэрвээ өөрсдөө веб хийжсэн гэж нам мэдж байгаа. Да ялангуяа сургалтын веб бол бас аюул цаг хугацаа шаарддаг тийм ээ. Бодох одоо зохицуулах асуудал их байдаг. За тэгээд хэрвээ интернетийн шүлжээтэй холбоотой асуудал гарч болно тийм ээ. Одоо юу гэдгийг шүлжээний хурд нь удаан ч гэдэг юм уу те гэдэг. За тэгээд дахин шинжлэх дүртэй байдаг. Тэгэхээр бид нар хэрвээ те мультимедиа хийх гэж байгаа бол мэрэгжлийн дизайнер авах хэрэгтэй шүү дээ те. Тэгэхээр тэнд чинь нөгөө мундаг теле студид чинь хэрэгтэй болдог тийм ээ. Гэх мэтлэнгээр одоо өртөг бол ихсэг хандлагатайгаараа энэ сул тал болдгоо санхүүгийн хувьд бол бид нар веб сургалтыг яг үндсэндээ бол тийм хямдхан сургалт гэдэг анхны ойлголт бол байсан тийм. Онлайн болчих юм бол ер нь бүх юм альтайхан болчих гээд байна гэдэг хандлага бол байсан. Ингээд судлаад яваад хахаас зэрэг харин ч эсрэгээрээ нөгөө өртөг өндөртэй багшаас цаг хугацаа энерги байнга мэргэжлээ дэвшлүүлэх тийм үйлдэлүүдийг шаарддаг сургалт юм. Би байнга шинэ юмны хойноос хөөж явах хэрэгтэй болдог юм. За тэгээд энэ сургалтын дизайн гэдэг нэг юм ойлголт яваад байгаа. Энэ instruction design гэдэг англи хэл орсууд болохоор pedagogical design гэж яриад байгаа. Хэрвээ та энэ харьцаагаар явж исэн бол таалагдж исэн баг тийм ээ. За энэнийг би яагаад энэ ойлголт руу байн ороод исэн бэ гэхээр зэрэг нөгөө онлайн сургалт, e-сургалт, веб суурьсан сургалт энтергээл хайлтуудыг явуулангууд энэ instruction design гэдэг ойлголт руу орж ирж байгаа юм. Энэ ойлголт болохоор угаасаа зөвхөн танхимын сургалтанд ч гэсэн байсан байна. Бүр одоо тэр нөгөө мундаг университет онлын үндэслэгч нар тэр когнитив онлын үндэслэгч нар тэр бүгдээрээ ингээд асуудлуудыг аваад явуулгууд эхлээд дандаа төлөвлөлтөө хийдэг. Дизайнаа гаргадаг. Би хичээдэг ингэж орно гэдгээ ярьдаг. Төлөвлөж одоо ингээд бүр алхам бүрээр ингээд хийдэг. Тэгээд энэ боломж энэ дизайн сургалтын дизайн гэж яриад байгаа арга зүйн технологи гэж яриад байгаа. Ер нь бол шинжлэх ухааны бичээд байгаа юм л да англи дээр. Тэгэхээр энэ нь бол яг өөрөө ирэхгүй л энэ технологи ашигласан сургалтын дээр байнга яригддаг юм байна. Тэгэхээр одоо нөгөө хамгийн гол объект субъект болох нөгөө оюутан маань бидний одоо ярьж байгаа юм хэрхэн хүлээж авч байгаа тийм яг мэдэх ёстой мэддэг чадвараа яаж авах вэ гэдэг юм бид нар одоо компьютер ашиглаж өгөх гэж байгаа учраас тэрэн дээр би алхам бүрээ тооцох. Одоо янз бүрийн хазаалтуудыг бүртэл тооцох шаардлага гардаг юм байна л да. Тэгээ энээс хамаарат ингээд instructional design гэдэг ойлголт руу ордог. За энэ ойлголтыг Монгол улсад байгаа юм уу байгаа. За зааварчилгааны дизайн гэдэг манай Мобисийн боловсролын их сургуулийн доктор Сэдвэр Сүрэнгийн ажил байна тийм ээ. Сэдвэр Сүрэн докторийн ажил болохоор зэрэг instructional design гэдэг ойлголттой бол зааварчилгааны дизайн гэж чухалсан байгаа. Тэгэхээр энэ бол жоохон яг нарийсаж авсан юм шиг байна тийм ээ. Яг тэр нөгөө нэг зайны сургалтын электрон хэрэглүүр хийсэн гэж аахгүй. Тэгээ тэрнээр ажилласан юм. Тэгэхээр энэ өөрөө бол яг хичээлийн дизайн байхгүй. Одоо зүгээр энгийн үг хэлэх юм.
хичээлийг та яаж явуулах юм? Тэрийг одоо ингээд хувц дизайн хийдэг те. Яг тэрнтэй адилхан цаг минутаар бид нар гаргаж төлөвлөн гэсэн. Энийг одоо миний бодлоор сургалтын гэдэг нь илүү тохиромжтой санагдаад байгаа тийм ээ. Гэхдээ ер нь сүүлийн үед харж байгаа сургалтын дизайн гэдэг бол гарч ирж байна тийм ээ. Ер нь байна. За тэгээ би одоо хэлний хүмүүсээс ч бас асуулаа тийм ээ. Instruction гэдэг нь яг англи дээр одоо Америкта яг юугаар орж ийм ээ. Мэдээж их зааварчлага гэдэг нь бол мөн тийм ээ. А гэтэл ихтэй сургуулиуд бол энэ яг хичээл тийм ээ. Багшаа бол instructor гэдэг шиг хэлдэг. Энэ тайлбараас болоод энэ сургалтын гэдэг нь авсан. За энэ сургалтын дизайн гэдэг шинжлэх ухаан гэж яриад байгаа зүйл маань. Ерөөсөө сургалтаа зөв яаж зохион байгуулах юм бэ? Хэрхэн үр дүнтэй байх вэ? За сонсож байгаа хүмүүст маань хэрхэн сонирхолтой байх вэ гэдэг. Одоо нөгөө өдөөх оюутан сурчдыг өдөөх зүйлүүдийг хэрхэн хийх вэ гэсэн юм хэрэглүүрээ гэж эрдэмтэн мэргэжчээд байна тийм ээ. За тэгээд энэ одоо веб суурилсан сургалтанд хамгийн өргөн ашигладаг энэ сургалтын дизайн өөр олон загвартай. Дотроо нөгөө модель гэдэг юм байна. А тэрнээс веб суурилсан сургалтанд хамгийн олон ашигладаг тэгээд ерөнхий юм ADD ADI гэсэн загвар байгаа юм л да тийм ээ. Эхнийх нь болохоор шинжилгээ хийдэг, дараагийнх дээр нь төлөвлөлтөө хийдэг тийм ээ. За тэгээд энэ хөгжүүлэх гэдэг үйлдэл нь болохоор зөвхөн веб боловсруулалт ажил тийм ээ. За тэгээд нэвтрүүлэх сургалтанд яаж программаа гэж бодох юм. Эргээд тухайн сургалтын хэрэглэгчдийн суралцагчийн амжилтыг үнэлдэг ийм 5 үе шат, 5 ийм процесс тэгээд энэ үе шатууд нь тасралтгүй цэглэх байдалтай явж идэг гэдгээрээ нөгөө бидний сургалтын материал сургалт маань үргэлж өөрчлөгдөж тийм ээ аль болох дээшлэх шатанда өөрчлөлтийг бодож идэг тийм ээ. Одоо юм болоод ингээд тогтмол байдаггүй гэсэн шүү дээ. Тэгээд тогтмолтой орчин гэж байхгүй эсвэл дээшээ эсвэл доошоо явж идэг тийм. Тэгэхээр бид нар одоо энэ миний бодлоор бас хэрвээ яг инхээр тийм ээ сургалтын дизайн гэдэг ойлголтыг судлаад бид нар энэ анализ хийдэг, төлөвлөлт хийдэг, хөгжүүлдэг, нэвтрүүлдэг, үнэлдэг имийг хичээл болгон дээрээ хийгээд явах юм бол ухаан хичээл нь жил ирэх тусам сайжраад 5 жил заацсан хичээл бол нэлээд тийм одоо төгс байдал руу гачиг юм уу өгөх байх л та. Мэдээж шинжлэгдэж байгаа тохиолдолд мэдээллийн өөрчлөлт бол байна явагдана тийм ээ. За тэгээд веб технологи суурилсан сургалтууд өөрөө электрон сургалтын хэлбэрээр тооцогддог. Тэгээд энэ дээр бол техник хангамж, програм хангамжийн хүртээмж туйлын чухал тийм ээ мэдээлэл харилцаа холбооны технологийн маань хөгж үүрэгтэй байдаг. А үүнээс гадна тэр нэг сургалтын веб боловсруулах арга зүйн үндэс гэдэг юм бол заавал яригдах ёстой. Одоо яг нь эхний үе шатнд бол манайхан төрөл бүрийн мэддэг чаддаг аргаараа вебсайтаар байжуулж байгаа. Тийм ээ одоо өөрийнхөө блогийг хөгжүүлээ, оюутнуудаа өгчээ тийм ээ нэмэлт мэдээлэлээ даалгавраар өгөө. За тэгвэл энэ сургалтын дизайн гэж яриад байгаа зүйл маань яг бидний хичээлийн маань арга зүйн үндэс байна. Энэ утгаараа энэ 5 үе шаттайгаар би өөрийнхөө ядаж цаг 30 минут хичээлийг төлөвлөөд сайжруулад явбал багшийн ажлыг өөр өгөөж нэмэгдэх. Тэгээд бидний оюутан сурагчид маань илүү амжилттай, амжилттай хүрэх боломжтой мэргэжилтэн боловсрол тавьлаа. За ингээд энэ дизайны онц практикийн ерөөсөө гол зорилго нь сургалтыг яаж үр дүнтэй явуулах юм тийм ээ суралцагчид яаж илүү сайн байх вэ? Том практик асуулт юм тий. За тэгээд энэ судалгаанаас харахад бол ийм байсан. За тэгээд ер нь бол би ихэвчлэн гадаадын орнуудын юу хадлаа л да. Тэгээд мэдээж Монгол орнд бол хөгжиж гэн мэдээ харьцаа орнуудын багшилсан сургалт. Тэгээд үүний зэрэгцээгээр яг тийм онл арга зүйн чиглэлүүгээ юу тийм одоо багшлах болгосон хүчин багш болох гэж байгаа хүмүүс одоо мэдээлэл харьцаа технологи хэрхэн ажиллах вэ гэдэг хөтөлбөр Монгол хэлээр байхгүй тийм ээ. Одоо мэдээлэл холбооны технологиг сургалтанд ашиглах нь гэдэг хичээл байгаа. А энэ хичээлийн агуулга бол нөгөө бидний ерөнхийдөө хэрэглэдэг электрон хэрэглүүр болох Word, Excel, PowerPoint, одоо Page Maker шиг тийм үү эсвэл нөгөө Flash гэдэг програмаа ч тийм үү тэднийг хэрхэн ашиглах вэ гэдэг талаас заадаг болохоос та энэ хичээлийг хийхэд бол ингэн тэгнэ гэсэн ерөнхий тийм ойлголтыг өгч чадахгүй л энэ агуулгыг харлаа тийм ээ.
За тэгээд багшийн их сургуулийн багш мэргэжилтэн бэлдэж байгаа гол сургууль нь боловсролын их сургууль тийм ээ. Тэр сургууль багш болж байгаа хүүхдүүдэд зориулсан 5 хэлбэрийн хичээл байна. Мэдээллийн технологи, мэдээллийн систем тийм ээ, мэдээлэл харилцааны технологиг сургалтанд одоо яаж ашиглах юм багш гэдэг нөхөө хувьд. За агуулгын харахаар зэрэг Excel дээр яаж юугаа өнгөөр очих вэ тийм ээ. За презентацийн PowerPoint дээр хэвлэн бэлдэх вэ гэдэг юм байна. Тэгэхээр энэ бол мэдээж хэрэг заах ёстой зүйл. За тэрнээс гадна одоо нөгөө веб технологи гэдэг юмныхаа одоо тэр олон медиануудыг хэрхэн холбон ашиглах вэ тийм ээ. Вебээ сургалтанд зориулсан вебийг яаж хийх вэ гэдэг юм жоохон төлөвлөлтөд харагдсан. За тэгээд одоо Монгол оронд бол яг энэ сургалтын дизайн гэдэг ойлголтыг зааж байгаа хүлээж байгаа багшнаас зориулж сургалт явуулах цахим мэдлэг кампус гэдэг байгаа тийм ээ. Та бид бүгдээрээ мэднэ. За энэ байгууллагаас явуулж байгаа сургалтын төлөвлөлт онлайн сургалтын багшд харуулсан онлайн сургалтын агуулга боловсрол гэдэг онлайн сургалтууд бол яг энэ сургалтын дизайн гэдэг ойлголтыг бүхэлдэн амж үздэг хичээлээ тийм ээ. Тэгэхээр энд суурьж утсан багш нар бол өнөөдөр гадарч байгаа бох тийм ээ. Энэ бол яг энэ сургалтын дизайн гэдгийг төлөвлөх, шинжилгээ төлөвлөх, хөгжүүлэх, нэвтрүүлэх, үнэлэх гэсэн тэр 5 үе шатыг задлаад зарцсан. Ийм сургалтаа гэж таамаг танилцуулах байна тийм ээ. За тэгэхээр сургалтын дизайн гэдэг бол ийм байсан. За тэгээд одоо юу гэдгийг би нэг ийм жижиг судалгаа авсан байгаа. Энэ болохоор зэрэг нөгөө ихтэй сургуулиуд дээр багш нарт энэ веб суурилсан сургалтыг хэрхэн зохион байгуулах, юу нь интернетийн шүлжээ, веб сургалтыг юу нь яг хэрхэн ашигладаг тийм ээ, технологи ашигладаг гэсэн энэ жижиг судалгаа авсан байгаа. За энэ судалгаанд нь болохоор зэрэг Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургууль, гадаад харилцааны сургуулиас багш нар оролцсон. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн мэдээллийн технологийн хинхэм гадаад хэлний багш нар, за шүтээсээс болохоор компьютер менежментийн сургуулийн гадаад хэлний багш нар оролцсон. Улаанбаатар дэд сургуулиуд болохоор бизнесийн удирдлагын багш нар тэр хэлнээс. Их орчны сургуулиас болохоор бүрийн холилдсон юм хөгжлөө 50 орчим баггүй 80 гаруй багш нар хамрагдаж чадсан. За яг нэг хуваарь судалгаа авч байгаа тохиолдолд бас нэг бэрхшээл гардаг та бид мэдэх баг тийм. Бид нар ч хүний цагийг авч иж одоо эргүүлээд өгөх юм бэ. Тэгээд одоо ингээд танил багш тийм найз багш нараа дамжуулж авсан. Тэгээд бид нартай бас талархаж яадаг шүү. Тэгэхээр одоо зарим хөдөлгөөн байгаа учраас ингэх юм л та. За тэгээд энэ багш нарын маань 22% байгалийн ухааны багш нар байсан. 78% нь нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлийн хичээл заадаг багш нар. За тэгээд 47% нь бол 1-5 жил багшилсан. За 53% нь бол 6-аас 20-с дээш жил багшилсан ийм ариун туршлагатай багш нарт хамрагдсан байгаа. Тэгээд за энэ график за бүгдээр л харчих. Энэ болохоор мэдэн тайлбарлаж чадна гэсэн 33%. Мэдэн тайлбарлаж чадна гэсэн нь болохоор миний яагаад за сургалтын дизайн гэдэг ойлголтыг мэднэ тайлбарлаж чаднаа гэж хэлсэн юм болохоор 37%. Таарлаж байсан. Гэхдээ би тайлбарлаж чадахгүй гэдгийг 30% нь хэлсэн байгаа. За мэдхгүй энэ сургалтын дизайн гэдэг ойлголтыг анх удаа харж байна гэсэн 33% байсан. Энэ хамрагдсан улсуудаас маа. За тэгэхээр энэ ойлголт бол Монголд бас нүдийн одоо багш гэдэг болсон хүчнийхээ хувьд ялангуяа ихтэй сургуулийн багш нар. Яг тэгэхээр нөгөө ихтэй сургуулийн багш нар ч болохоор яг боловсролын их сургуулиас ихтэй сургууль багшлана гэж бэлдэж гаргахгүй шүү дээ тийм. Ихэнх масс нь хаашаа явчихдаг гэдэг ерөнхий боловсролын сургууль руу явчихдаг тийм. Тэгэхээр одоо юу гэдгийг одоо нарийн мэргэжил инженерийн чиглэлээр заадаг ч гэдэг юм дээ технологи заадаг багш нар бол яг багш гэдэг ажлаар бол одоо явцынхаа дунд өөрөө суралцдаг тийм хүмүүс ээ. Бид одоо өөрийгөө жишгээр хэлж юм л та. Тэгээд мэдээж хэрэг мэргэжилт байшлуулах асуудал байгаа тийм ээ. За тэгээд би нэг ийм 4 баримт өгсөн юм. Багш нар одоо сургалтын дизайн гэдэг ойлголтоос аль нь одоо таны бодлоо илүү тусгаж байгаа вэ гэхээр 34% нь болохоор зэрэг сургалтын дизайн гэдэг нь хичээлийн агуулга суралцагчдын онцлогийг тооцсон үзэж хүлээгдэж буй мэддэг чадварыг эзэмшүүлэхийн тулд хамгийн оновчтой сургалтын арга зүй шийдэх үйл явцыг хэлнэ гэдэг. Нөгөө сургалтын дизайны маань онц практикийн гол асуудал юм. Тэгэхээр манай багш нар бол сургалт гэдэг юм тийм ээ ямар байх вэ? Одоо сургалтын дизайндаа бол ийм байна гэж тодорхойлоод байна. За хамгийн цөөнх болох 19% нь болохоор зэрэг
сургалтын дизайн гэдэг нь суралцагчдад илүү үр өгөөжтэй, үр ашигтайгаар электрон сургалтын материалыг боловсруулах системтэй үйл ажиллагаа юм аа. Нөгөө гол тодорхойлолт маань хамгийн сүүлд нь орчихсон байна. Тийм ээ. За тэгэхээр энэ болохоор нөгөө багш болгон өөрийн одоо сургалтын дизайн гэдэг ойлголтоор бас харьцангуй ховор таралцсан учраас өөрийн бодож байгаагаар хариулсан хариулт шүү дээ. Анхудаа тарлаж байгаа тодорхойлолтууд гэсэн үг тийм. Одоо ерөөс анхудаа сонсч байгаа өмнө энэ дөрвөн тодорхойл дөрвөлээд цоош юм. Тэгээд мэдээж хэрэг өөрийнхөө бодлыг тусгасан гэж бодож байна тийм ээ. За тэгээд ийм нэг асуулга явсан. Одоо электрон сургалтын орчинд байрлуулсан. За тэр нэг ил үсгээр орчлоо. Материалыг бүрэн эзэмшихэд ямар хүчин зүйл хамгийн их нөлөөлөх вэ гэх. Одоо тухайн сургалтын веб маань юутай байвал хамгийн үр дүнтэй хүүхдүүд тухайн материалаа эзэмших вэ гэсэн нэг асуулга явсан чинь зураг хүсдэг мультимедиа байвал хүүхдүүд одоо бидний хийсэн нэг их сайн эзэмших юм. Тийм ээ. За тэгээ нэг давхарцсан тоогоор сонголтыг хийсэн юм л да. 3-4 хөлбөр гэхээр тийм ээ хамгийн олон сонголт хийсэн нь болохоор за 10 зөвлөмжтэй байх гэж хоёр дахь нь. Тэгэхээр тэр веб дээр хэрхэн ажиллаад тэр хүн өөрөө авах ёстой мэдээлэл чадварыг авах юм бэ гэдэг юм заавал байх ёстой гэсэн үг тийм. Тэгэхээр манай монголчуудын хувьд бол ахуйдаад байгаа юм яг энэ байна. 10 зөвлөмж гэдэг юм бол аюул ховор өгсөн. Мэдээллийн чанартай тэгин ингэн тийм ээ. Тэр болцоос тийм материал уншаарай гэд орчдөг тийм ээ. Тийм байдал бол харагддаг. За тэгээ харилцан холбогдож ажиллах. За ирэх холбоо заавал байх тийм ээ. За тэгээд мэдээлэл интерфейс бол хэлбэр ойлгомжтой байх хэрэгтэй тийм ээ. Тухайн түүрэхгүй интернетийн шүлжээгээр явахаар төөрөд алгуулдаг шүү дээ. Эргээд үндсэн утас руу орчихгүй. Явсаар холбоосон утгаа яваа төөрөд эргээд нөгөө ихний утас маань ямар байсан бэ гэдгийг мэдэхгүй тохиолдол гарч идэг тийм ээ. Тэгэхээр энийг бол бид нар интерфейсийн хэлбэр байхаа гэдгийг бас их хэлбэр байна гэдэг. Ингээд багш нар маань ийм хариултыг бидний судалгаанд өгсөн байгаа. Тэгэхээр та бүхэн бас өөр өөрсдийнхөө ашигладаг материал дээр бас авахаа гэж. Тэгээд за би энд болохоор зэрэг ерөөсөө л тийм ээ. Одоо бид нар бол олон их хүмүүсийг ашиглаж जैन тийм ээ. Одоо бусад хүмүүсийн вебүүдийг ашиглаж जैन, бусад багш нарын сургалтын материалуудыг ашиглаж जैन, интернетийн шүлжээнд ашиг байгаа тийм ээ. Тэгэхээр энэ электрон сургалтын материалын чанарыг хэрхэн үнэлэх вэ гэдэг асуултанд бол багш нар бүгдээрээ сайн сургалт явуулах шаардлагад нийцээ сургалтын үйл ажиллагаа хөнгөвчлөхөө гэж 37% ярьсан байна. Ямар нэгэн хэлбэрээр багшийн ажилд бол нэмэр болдгоо гэдэг зүйл нь болохоор 47%. За боломжийн нэмэлт материал болгон ашигладаг гэдэг нь 47%. Хамгийн их өрн би тэр электрон материал ашигладаг багш гэж бараг байхгүй юм л да тийм ээ. Ямар нэгэн хэлбэрээр нэмэлт хэлбэрээр бол холбоослуудыг зааж өгдөгөө гэж хэлж байна гэсэн тийм ээ. За тэгээд бусад багш нар нэг 8% нь болохоор боломжийн байдаг гэх би мэдлэгийн түвшин тогтоохдоо электрон материалыг ашигладаг тийм ээ. За тэгээ хариулахад хүндрэлтэй байна гэдэг нь 5%. За бүр огт ашигладаггүй. Сургалтанд электрон материал ашигладаггүй 3% гэж гараад байгаа. Тэгэхээр эсвэл зүгээр үнэлж чадаагүй хүмүүс юм уу? Одоо бол байхгүй шүү дээ ашигладаггүй багш тийм. Эсвэл байсан ч юм уу? Одоо би яг хүн хүнээр нэгийг болох сайн мэдэхгүй. Тэгээд судалгааны үр дүнд бол ингээд ашигладаггүй гэдэг хариулт бас гараад ирсэн. Тэгэхээр энэ бас сонирхолтой үр дүнтэй байсан. Тэгэхээр ийм нэг ихтэй сургуулийн багш нарын хувьд бол веб сурсан сургалт, веб дизайн гэдэг асуудлыг бол авч үзэхэд ийм байдалтай байлаа. Тэгээд би болон яагаад ихтэй сургуулийн багш нарыг хамруулсан бэ гэдэг гол шалтгаан нь болохоор арай илүү төвхүүтэйгээр мэдээлэл холбооны технологийн нөхцөл илүү бүрдсэн гэж байгаа тийм ээ. Одоо 10 жилийн сургуулийн багш болгон компьютераар сууж чадж гэнэ үгүй юм тий. Хүүхэд болгон хичээл мэдээлэл зүйн хичээлдээ суухдаа ганцаараа сууж хичээлээ хийж чадж гэнэ үгүй гэдэг асуудал байна тийм ээ. Ихтэй сургуулиудын хувьд бол мэдээллийн технологийн хичээл ямар ч байсан говьгүй үргэлжлэн компьютерээр хийчихэж байна тийм ээ. Тэгэхээр угаасаа тийм шаардлага тэнд бол энэ асуудлуудад асуултанд оролцох илүү боломжийн хариултыг авахаа гэж бодсон. За тэгээ хоёрдугаар нь тэр нэг сургалтын дизайн гэдэг ойлголтыг тодруулах бас нэг асуудал байлаа тийм ээ. Манай одоо багшилж байгаа болсон хүчин маань яаж энэ сургалтын дизайн гэдэг ойлголттой танилцсан болов уу гэдэг асуудал гарсан. За тэгэхээр энэ бол айгүй тийм одоо ихтэй шаттай байна л да тийм ээ. Тэгээд боловсролын их сургуулийн багш бэлдэх сургалтанд бол энэ сургалтын дизайнер гэдэг мэргэжилт нь гарсан байна. Тийм ээ одоо боловсролын байгууллагууд өөрсдөө хэрвээ интернетээр дамжуулсан сургалт, e-сургалт гэдэг бол тийм мэргэжилтэн бэлтгэж байна. Тийм энэ болохоор
магистрийн түвшний сургалтаар явуулдаг сонголтын дизайн гэдэг нь хичээлэн байна. Тэгээ одоо та хэд бүгд интернетээс үзээгээр хайх юм бол тэр instructional designer гэж тайлбар гарч ирж байгаа тийм ээ. Одоо магистрийн түвшин ингээд ийм дизайн хийдэг юм байна. Тэгээ бидний нөгөө вебийг ашиглаж дамжуулж явуулах гэж байгаа сургалтанд маань гол үгийг гүйцэтгэдэг тийм дизайнер хүн хэрэгтэй юм байна. Одоо улс орнууд зөндөө одоо мэдээллийн технологи өндөр хөгжсөн зайны сургалтыг олон жилээр явуулсан сургуулиуд яригдж байна. За би тэгээд яг одоо өөрийнхөө мэдхийн хүрээнд англи орс хэлийг ашиглаад одоо нөгөө хятад япон хэлний учраас тэр хавар судлаа хийж чадсангүй. Англи хэлтэй орнууд үнэхээр яг бэлтжийн дизайнер төвд. За орсууд бол ярьж байна тийм ээ. Энэ сургалтын дизайн гэдэг хичээл байх ёстой гэж хэлж байгаа сургууль. Энэ сургалтын дизайнер гэдэг мэргэжилтнийг манайхан бэлтгэх ёстой гэсэн юм. Орсын засгийн газраас ярьж байгаа орсын багш нар хувь хүний санаачлагууд байна, сургуулиудын санаачлагууд байна тийм ээ. За тэгэхээр бид нар одоо нэг айхтар хол босч бол юм байна гэсэн хэлбэр бол хүрсэн. Тэгээ манайх мэдээллийн технологи ашиглалтаараа Аазтай баг сэгүр болдог шүү дээ. 10 он байнга явж идэг тийм ээ. Тэгэхээр бид нар одоо вебд суурьсан сургалтыг үр дүнтэй явуулъя. Багшлах боловсон хүчин маань өөрийнхөө ажлыг үр дүн болох оюутан сурагчдаа мэдлэг боловсролыг одоо чадах чинээгээр тийм ээ дээд түвшин байдаг бүх мэргэжлийн хөгжих хэрвээ веб технологи мэдээлэл харьцааны технологи ашиглаж байгаа бол энэ дизайнер гэдэг хүний үгийг сонсох хэрэгтэй байлээ тийм ээ. Нэг ийм дүгнэлтэнд хүрсэн багш нар минь. Тэгээд манайхан бол зөндөө олончлогтой хүмүүс сууцгаад байна эндтэй энэ талаарх мэдлэгтэй. Тэгэхээр одоо асуу сургуулийн дээр одоо харилцаа ярилцъя тийм ээ. Миний судалгааны үр дүн ийм гарсан. Тэгээд та бүхэн бас өөр өөрсдийн судалгаа байгаа гэж боддог.